ярилцлага эхэлж байна. Хэсэг хугацаанд баруун төвд ойлголцдог улмаас саатад байсан ч гэсэн Оросын албаны улсын олон улсад харилцаа эрчимтэй сэргийж эхэлж байна. Ойрох дорн дэвэр оролцооноос эхлээд газрын тосны харилцаа мөн Аз дахь шинэ сонирхол гээд сүүлийн үед гарсан онцлог сэдвүүний талаар ярилцахаар бид Оросын албаны улсаас Монгол улс зугаа онцгой бүрэлдэхүүнчин сайд Скандерберг Боруж Азиз бүрхэмттэй бид дахин ярилцаж байна. Ноён элчин сайд Bloomberg дахин тавтан морилно. Маш их баярлалаа. Би танай байнгын зочдын нэг болсон таатай намайг урьсанд баярлаж байна. It's indeed my pleasure. Yes, of course, when you look at the gravity of the development. Дэлхийд дөрнөж байгаа үйл явдлын дунд Оросын албаны улсын дуу хоолой улам жинтэй болж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? In terms of the audience and views as well. Yes, thank you for the kind words. We believe we are one of the Сайхан зүйл хэлсэнд баярлалаа. Оросын албаны улс орчин цагийн дэлхийн гол багнуудын нэг болсон гэж найдаж байна. Ийм ч учраас бид үүнтэйгээ нийцсэн гадаад бодлого явуулах ёстой гэж бодож байгаа юм. To congratulate all our viewers, all the viewers. Юуны өмнө энэ сайхан завшааныг ашиглаад танай телевизийн бүх үзэгчдэд хандаж шинэ жилийн мэнд хүрэхийг зөвшөөрнө. Ирэх жил галт мэчин жил тохиож байгаа. Танай бүх үзэгч гэр бүлийнхэнд нь хандаж эрүүлийн хаац жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Энэ жил үнэхэрийн ер бусын жил болж байна. Олон улсын давцан дөрөнсөн үйл явдлууд хүнд хэцүү ярвигтай байдлаараа мөн цар хүрээнийхэн хувьд туйлын онцгой жил болж байна. Эдгээрийн зарим нь аль хэдийн өрнөд эхэлчихсэн бол зарим нь ойрын хэдэн жилд өрнөх ёстой. Дэлхийд тогтсон дэг журмыг сахиулахын зэрэгцээ. Дэлхийг шин дэг журамд шилжих үйл явцыг аль болох эмх замбраатай ойлгоход Оросын албаны улс маш онцгой том хувь нэмэр оруулж чадна гэж үздэг. Бид ингийн төлөө чармааж байна. That's what we are striving for. And 2015 has been an incredible year of events and 2015 он үйл явдлаар арвин бас туйлын онцгой жил болж байна. Хэдийгээр жил шавдрах төгсөн ч гэсэн Оросын бодлогын утга агуулга үндсэндээ өөрчлөгдсөнгүй гэдгийг баттай хэлж болох ба. Мөн Украинаас өксүүлээд ойрох дорнод ялангуяа Сирд болж байгаа үйл явдлуудыг хамруулж болно. Гэхдээ сүүлийн үед Оросын албаны улсын хувьд барууны орнуудтай харилцан яриагаа идэвхжүүлж эхэлсэн. Үүнд голчлон юу нөлөөлсөн гэж таарж байна. We believe that the major factors was or rather were the clarity. Юуны өмнө тавьсан манай зорилго маш тодорхой байсан. Үүнийг хамгийн гол хүчин зүйл гэж хэлэх ёстой. Түнчлэн манайх тууштай бодлого баримталдаг. Мөн Оросын албаны улс угаасаа сөргөлдөх замыг бус хамтын ажиллагааг хөгжүүлэх замыг эрхэмлдэг орн. The sanctions that were imposed last year on Russia were not the sanctions of our choice. Нодны жил манай орны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан тул бидэнд хариу алхам хийхээс өөр арга зам үлдээгүй. Бид хориг арга хэмжээгчдэр, хариу арга хэмжээгчдэр аль нэг нь хүсээгүй. Бид үргэлж зөвхөн хамтын ажиллагааг эрхэмлдэг учраас өөрсдийгөө зөв зүйтэй, шудраг үйл хэргийн талд байгаа гэдэгтээ хатуу итгэдэг. Энэ итгэл маань бидэнд илүү их хүч чадал хайрладаг баха. Дотооддоо ч тэр олон улсын давцан дээр ч тэр. Both internally, domestically and internationally wise. And when we were early this year when we were in Russia, everyone Жилийн ихээр Оросд очиход хүн бүхэн зөвхөн Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний тухай ярьж байсан. Оросын албаны улс эдийн засгад баг зэрэг хохирол амссан ч байж магадгүй. Гэхдээ бодлогын хувьд Оросын албаны улсыг Азийн бүс нутагт илүү идэвхтэй үйл ажиллагаагаар өрнүүлэхэд хориг арга хэмжээ харин ч түлхэж өгсөн гэж болох уу? Kind of helped Russia to engage with the region. I have had already the pleasure of explaining it to you I think last time. Би энэ тухай өмнө дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Оросын албаны улс зөвхөн өнөөдөр Аз номхон талаа бүсийг анзаарсан юм биш. Үнэн хэрэгтээ энэ бүс нутгийг сонирхоод нэлээд гуудаж байна. Украинд болсон үйл явдал, эдийн засгийн хориг арга хэмжээ, эсрэг арга хэмжээгээд тодорхой үйл явдлууд энэ үйл явцыг зүгээр түрэгдэгсэн гэж ойлгох хэрэгтэй. Угаасаа инкээс ч өөр арга зам байхгүй. Оросын хувьд үүнийг жам ёсны хөдөлгөөн гэж болно. Яагаад вэ гэвэл манай газар нутгийн дийлэнх нь Аз тивд байдаг шүү дээ. Үүнээс гадна манайх номхон далаад гарцтай маш урт иргэн шугамтай. Бид Монгол, Хятад, Япон гэсэн орнуудтай үн эртний харилцаатай явж ирсэн. Мөн номхон далаагаар Америкийн нэгдсэн улстай хилдэг төдийгүй Азианы бүс нутагт олон найз нөхөдтэй. Тэр ч байтугай Австрали, Шинэ Зеланд гэсэн улс орнуудтай ч бид эртнээс хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.
Тийм ч учраас бид угаасаа Аз номхон талайн бүс нутгийн салшгүй нэг хэсэг муу юм. Орос улс Аз номхон талайн бүст эдийн засгийн потенциалаа бүрэн хэмжээгээр харуулхад олон улсын байдал, эдийн засаг хийгээд санхүүгийн байдал зарим талаараа саадуулсан нь үнэн. Тухайлх юм бол энэ жил нөхөрсөг найрамдалт харилцаатай Монгол улс бүгд найрамдахтад ард улс зэрэг үндсэн тоглогчтой хийдэг манай худалдааны хэмжээ буурсан ч бид үүнийг ухрах шалтгаан гэж хизээж үзэхгүй. Харин ч эсвэргээрээ бид үүнийг Аз номхон талайн бүсийн амьдралд өмнөхөөс идэвхтэй оролцох шалтгаан гэж үзэж байгаа. Ингэхдээ зөвхөн худалдаа харилцаанд анхаараа зогсохгүй. Тухайлбал бүс нутгийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар юу хийж болохыг анхаарна. Ялангуяа бид энэ жил түүхэнд байгаагүй их ургац хурааж авсныг хэлэх үү. Мөн бүс нутагт эрчим хүч нийлүүлэх асуудлыг судалж байгаа. Цаашлаад харилцаа холбоо, тээврийн тоног төхөөрөмж, бүх төрлийн цахилгаан эрчим хүчний асуудал байна. Үүнд салхин турбин, усан цахилгаан станц гээд олон хувилбар байж болно. Бид энэ салбарт асар их туршлага хоримтлуулсан. Үүнээс гадна бид маш их нөөц баялагтай. Ийм учраас бид энэ их нөөц баялгаа Сибирь Аз дорнодын хөгжилд ашиглахаас гадна Аз номхон талайн бүсийн нөхөрсөг найрамдалт харилцаатай улс орнуудын хөгжилд ашиглах ёстой юм. Хориг арга хэмжээний сэдвийг өндөрлөхийн тулд энэ тухай маш товчхон арив. Иргэжил Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгах болов. Ер нь энэхүү хориг нь барууны орнуудын ашиг сонирхолд нийцж байгаа учраас тэд сунгах сонирхолтой байгаа гэж ойлгож болох уу? There has been some discussion in the European Union. Европын холбоонд эдийн засгийн хоргийг цуцлах талаар зохих хилцүүлэг өрнөсөн нь. Гэвч үр дүн төрсөнгүй. Дөнгөж саяхан Европын холбоо Оросын холбооны улсын эсрэг авсан эдийн засгийн хоригоо 6 сараар сунгах шийдвэр гаргалаа. Ministers of the European Union again decided to extend for I think 6 months the existing sanctions against Russia. Well, бид хориг арга хэмжээ авахыг хизээж санаачлаагүй. Энэ бол бидний хийсэн сонголт биш ээ. 21-р зуунд тусгаар тогтносон улс орнуудтай ийм замаар харьцах ёсгүй. Мэдээж хэрэг тэд хоригоо сунгасан учраас бидний хариу арга хэмжээ хүчин төгөлдөр хിവэр үлдэх нь ойлгомжтой юм. Туркийн эргэн тойронд үүссэн асуудлыг бид төр зүрийн үйл ойлголцолгээд хэлчихье. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин хийж байгаа мэдээллүүдийн өнгө аясыг харуул энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй мээр гэсэн ойлголт авч байгаа. It didn't seem like it was an easy issue to resolve. Not at all. And I would not Энэ тийм амархан шийдэгдэхгүй. Гэхдээ би таны хэрэгэлсэн нэр томьёололтой юуны өмнө санал нийлэхгүй. Юуны өмнө 3 дахь тал гэдэг утгаараа ингэж хэлсэн юм шүү. I would say this very serious incident will have Маш ноцтой үйл явдал болсон тул Турк Оросын харилцаанд урт хугацааны маш сөрөг үр дагавар авчрах нь ойлгомжтой. Үнэн хэрэгтээ Туркийн дээд удирдлага Туркийн зэвсэг хүчний зүгээс туйлын нөхөрсөг бус үйлдэл үзүүлсэн. Гэхдээ бид үүнийг Туркийн ард түмний зүгээс бидний эсрэг зарласантай ангиж үзэхгүй. Гэхдээ энэ яах аргагүй нөхөрсөг бус хандлагын илэрхийлэл болсон. Үүнээс гадна харамсалтай нь энэ явдал Туркийн удирдлагын хоёр нүрийг илчилж өгсөн. Ийм ч учраас 3 дахь талын агаарын хил хязгаарт зөвхөн террорист бүлэглүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан манай нисэх онгоцыг Туркийн тал буудаж унгасан явдлыг манай ерөнхийлөгч ар нуруу руу хутгалсан гэж хэлсэнд огтоос гайх хэрэггүй юм. Турк Оросын харилцаа сайжрахын тулд Оросын албаны улс ямар болцол тавьж байгаа вэ? I am not going to explain it here. I am ambassador to Mongolia. Би Монголд суугаа элчин сайд учраас энэ талаар тайлбар хиймээр байна. Харин Анкара хотод улсаа төлөөлж байгаа миний найз Карлов энэ талаар надаас илүү мэдэх баг. Тэр энэ тухай олон нийтэд аль хэдийнэ заргасан. Туркийн хэвлэл мэдээлэл ард түмэнд хандаж юу ийснийг би товчхон дурдъя л да. Turkish media and public. He said that first of all юуны өмнө Туркийн удирдлага аль биесээр уучлалт гуйх ёстой. Тэдний хувьд уучлалт гуйх цаг хугацаа хангалттай байсан ч харамсалтай нь одоогоор Туркийн засгийн газар уучлалт гуйгааг байгаа. Ийм учраас ямар нэгэн уучлалт гараагүй. Turkish government decided not to do it as yet. Therefore, the situation remains as it is. Америкийн нэгдсэн улсын төрийн департаменттай маш нэгт хамтран ажиллаж байгаа юм. Мөн Сирд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчинтэй хил хамаа ололцоход илүү дөхөн болно гэж үзэж байгаа. Оросын зэвсэгт хүчинчдэр, Америкчдэр хоёулаа тэнд нэг л зорилготой байгаа учраас манай хоёр улсын үйл ажиллагаа нэг нэгнтэйгээ давхцахгүй байх нь чухал юм.
questions with the Middle East, obviously, it was Ойрох дорнодын байдал 6 сарын өмнөхтэй харьцуулбал эрс өөрчлөгдлөө. Сүүлийн үед улс орнууд их бага ямар нэгэн хэмжээгээр Оросын зүгт харж байна. to be actively involved in the situation and become more resolving. Өмнөхөө бодвол арай шийдвэртэй байр суурь эзэлж байна. Оросын хувьд эргэжил Сирийн асуудлыг шийдэхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой гэж таарж байна. Next year, the need. We have a very clear-cut goal for us to pursue there. Оросын улбаны улс тэнд маш тодорхой зорилго тавьсан. Тэр зорилго нь олон улсын терроризмыг устгахад оршино. Тухайлбал Исламын улс мөн Жибхат ан-Нусра гэдэг гол террорист бүлэглүүдийн эсрэг тэмцэж байна. And Jabhat al-Nusra, the front of al-Nusra, which is also a very similar form Ан-Нусрагийн фронт нь бас л Исламын хэд даврагч үзэлтэй террорист бүлэглэл. Islamic militant, Үүнээс гадна өөр бусад бүлэглүүдтэй ч бас тэмцэж as well байгаа. as some Гэхдээ other олон улсын хамтын нийгэмлэг террорист бүлэглүүдийн нэгдсэн жигсаалтаар хараахан санал нийлээг байгаа. Энэ бол яах аргагүй хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Дэлхийн томоохон гүрнүүдээс гадна Сирийн тал террорист бүлэглүүдийн нэгдсэн жигсаалтыг гаргахад оролцох ёстой. Сирийн тал гэдэгт зөвхөн Сирийн засгийн газар ороод зогсохгүй, Сирийн улс төрийн гэгддэг сөрөг хүчин бас оролцох ёстой. Үүнээс гадна бүс нутгийн өөр олон орон энэ ноцтой сөргөлдөөнд оролцож байгаа. Тухайлбал Йордан, Сауди Араб гэгчлэн хэд хэдэн улс орныг нэрлэж болохоор. Мэдээж Америкийн нэгдсэн улс маш идэвхтэй оролцож байгаа. Бид энэ асуудлаар Америкийн нэгдсэн улсын төрийн департаменттай маш нэгт хамтран ажиллаж байгаа юм. Мөн Сирд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчинтэй хил хамаа ололцоход илүү дөхөн болно гэж үзэж байгаа. Оросын зэвсэгт хүчинчдэр, Америкчдэр хоёулаа тэнд нэг л зорилготой байгаа учраас манай хоёр улсын үйл ажиллагаа нэг нэгнтэйгээ давхцахгүй байх нь чухал юм. Энэ асуудлаар бид Америкчуудтай тохиролцоонд хүрч чадсан. Нэгдсэн дайсныхаа эсрэг бид үр дүнтэй хамтран ажиллаж чадна гэж найдаж байна. Ингэсний үр дүнд Сир улс тогтвортой, нэгдмэл, шашныг төрөөс салгасан улс хിവэр үлдэх болно. Хинээр өдөрдүүлэхэд зөвхөн Сирийн ард түмэн өөрөө шийдэх ёстой. Саяхан Нью-Йоркт болж өнгөрсөн Сирийг дэмжих бүлгийн хурлын үр дүнг бүгд мэдэж байгаа. Маш сонирхолтой, итгэл найдвар төрөөс үр дүнд хүрсэн. Энэ бол зөвхөн ихний алхам. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг Сирийн улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн шийдэг асуудал ч биш. Энэ бол зөвхөн Сирчүүдийн өөрсдийнх нь мэдлийн асуудал. Харин бид өөрсдийнхөө зүгээс юу хийх ёстой вэ гэвэл Сирчүүдэд инх тайван замаар, улс төрийн арга замаар хил хамаа олцоход нь тодорхой дэмжлэг тусалцаа үзүүлэх явдал юм. For them to act, in good faith and in earnest. Now let's talk a little bit about Харин одоо Аз тэр дундаа Монгол-Оросын харилцааны талаар ярилцъя. Улаанбаатарт удаж байгаа хүний хувьд энэ сэдвээр ярих дуртай байлгүй яах вэ? Major mission in Ulaanbaatar. this year when you look back to 2015 он Монгол-Оросын харилцаанд туйлын үр өгөөжтэй жил болж явдарч байна. Монгол улсын ерөнхийлөгч Москвад Ялтын баярын парад ёслолын арга хэмжээнд оролцсон. Мөн Монгол улсын ерөнхий сайд Оросын албаны улсад альчиллаа. Moscow. Өнгөрч байгаа оныг эргээд харуул хоёр орны харилцаа голдролдоо илүү хүчтэйгээр орсон гэж хэлэх үндэс байна уу? Where you might say things are really on a right track. I would say that politically they are on the right track for sure. Улс төрийн хувьд зөв голдролтой орсонд эргэлзэх юм байхгүй. Өнгөрч буй жилд эсвэл нэг жилээс арай илүү хугацаанд байж магадгүй. Манай хоёр орны удирдагч, хоёр засгийн газар, Монгол улсын их хурл, Оросын албаны улсын төрийн дуум, Оросын албаны улсын холбооны зөвлөлийн хооронд маш сайхан ажил хэрэгч харилцаа тогтож шин түвшинд гарч чадсан. Үнийг уламжлалт болж байна гэж болно. And the strength of our relationships. That's a Би major үнийг хамгийн том олд гэж хэлнэ. Манай хоёр орны харилцааг маш боломжийн түвшинд хүрсэн гэж үздэг. optimum status. And of course, Secondly, of course, we have managed to Хоёрдугаар бид харилцан визүү зорчдог болсон. Энэ нь техникийн зарим асуудал үүсгэсэн ч эргэжлэхэд бид нэг нэгээр бүх асуудлыг шийдэж дуусгана. Ингэснээр манай Монгол анд найзууд, монголчууд манай хоёр орны хамтын ажиллагаанд илүү сэтгэл хангалуун болно гэж найдаж байна. What we are going to see in our, working together across the border. and of course, an example of right political decision is Улс төрийн найрсаг харилцааг дагаад худалдаа арилжаа, бизнесийн харилцаанд заавал эерэг хандлага ажигладаг. Харилцан визгүй зорчдог болсны үршмээр хил орчмын зарим нутагт аль хэдийн үр ашиг нь мэдрэгдэж эхэлчихсэн. Yes, indeed. regime. You could obviously It see has trade given them freedom to interact between themselves and amongst themselves.
Тийм ээ үнэн. Хүмүүс хоорондоо харьцаад хамаагүй хэлбэр болсон. Маш их нэмэр үзүүлж байгаа. Энэ нь зөвхөн хүн хоорондын харилцаа. Аялал жуулчлалыг сайжруулаад зогсохгүй манай хоёр орны жижиг дунд бизнесийн хувьд эдийн засаг санхүүгийн өндөр ач холбогдолтой шийдвэр болсон. Өөр нэг онцлмоор хүчин зүйл гэвэл манай эрчим хүчний тоног төхөөрөмж Монголын зах зээлд эргээд орж ирж байгаа явдал юм. Хоёрдугаарт бид хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар маш нухацтай яриа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Би одоо таны дараагийн асуултанд хариулж байж магадгүй. Худалдаа эдийн засаг шинжлэх ухааны техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн ээлжид 19-р хуралдаан Оросын холбооны улсын чит хотноо олж өнгөрсөн. Энэ хуралдаанаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа 2-р шатны ажил болгож Оросын тал шүлхийн өвчний эсрэг 7 сая тонн вакциныг Монголын анд найз нартай өгөхөөр болсон. Ингэснээр Монгол малын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дэлхийн зах зээл дээр нэмэгдэнэ. Гэхдээ мэдээж малчид өөрсдөө хүсвэл малаа вакцинд хамруулж болно шүү дээ. Цаашлаад Монголын тал Оросоос 126 мянган тонн хүнсний буудаа худалдаа авах асуудал яригдж байгаа. Дүнчлэн Монголын тал эрх хаврын тариалтаа бэлтгэж сайн чанарын үр худалдаа авах хүсэл гаргасан. Үүнээс гадна Монголын анд найз нар маань өөр нэг хүсэлтийг гаргасан байна. Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн хяналтын газрын мэргэжилтнийг Монгол дахь Оросын холбооны улсын худалдааны төлөөлөгчийн газарт байнгын төлөөлөгчөөр суулгах саналыг гаргасан. Ингэснээр Оросын холбооны улсын зах зээлд экспортлох махны үйлдвэрүүдийг газар дээр нь шалгах боломж бүрдэнэ. Манай ерөнхий сайд Улаанбаатар хотод Оросын холбооны улсын худалдааны төлөөлөгчийн газрыг дахин байгуулах шийдвэрийг гаргаад байгаа. Монголын мах, ялангуяа Оросд гаргах үхрийн махны экспортыг шалгах ажлыг гүйцэтгэхийн тулд Оросын холбооны улсын худалдааны төлөөлөгчийн газрын хажууд Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн хяналт шалгалтын газрын мэргэжилтнийг суулгах гэн зүйтэй гэж үзсэн. Одоогийн байдлаар бид Оросын холбооны улсын зах зээл дээр мах экспортлох хүсэлт гаргасан 7 компанид аль биесны зөвшөөрөл олгоод байна. Үүнээс гадна өөр 5 компани хүсэлтийг хилцэж байна. Оросын зах зээлд мах гаргах зөвшөөрлөө авчихсан өөр нэг Монголын компани зөвхөн түүхийн мах гаргахаа зогсохгүй лазалсан махыг экспортлох зөвшөөрөл өгсөн. Лазалсан махыг бид маш их сонирхож байгаа учраас энэ хүсэлтийг заавал авч хэлцэх болно. Canned meat is a very interesting idea. We will look. Монгол улс 2016-2017 онуудыг хэрхэн туулахаас их зүйл шалтгаална. Ирэх 2 жилийг л авчихвал цаашдаа байдал өнөөдрийг бодвол хамаагүй дээртэй. Та нарт шаардлагатай бүх юм байна. When you look at the trade and business relations, you must Монгол болон Оросын тал аль аль нь худалдаа бизнесийн харилцааныхаа боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэдэгт та санал нийлэх үү? I agree, and our cooperation in that particular area, to my mind, is. Би тантай санал нийлээ. Эдийн засаг худалдааны салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа жаахан өсрөгдөж байгаа нь үнэн. Улс төрийн харилцаанаас ялмаг хоцорсон гэж хэлэх үндслэлтэй. Харин соёл боловсрол, шинжлэх ухааны солилцоо хамтын ажиллагааны хувьд яах аргагүй өсөх шатантай явж байна. Гэхдээ эдийн засаг худалдааны хувьд учир дутагдaltaй байгаа нь үнэн. Би угаасаа энэ асуудал онцгой анхаардаг. Цаашдаа манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг худалдааг бусад салбартаагаа нэгэн жиг төвжүүлэхийн тулд би хувьяасаа нэлээд хүчин чармаалт гаргаж байгаа. Гэхдээ үүнийг хийхэд мэдээж тун амаргүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаг хугацаа, нэмэлт хүчин чармаалт хэрэгтэй. Extra effort, given to it. And when you look at Ирэх жилийг харуул хоёр орны харилцаанд онцлмоор ямар үйл явдал болох вэ? would be the main highlight Ялангуяа бизнес худалдааны хувьд ямар шүү төлөв ажиглагдаж байна? and trade perspective. In political terms, the president Elbegdorf has just. Улс төрийн харилцааны хувьд Монгол Улсын ерөнхийлөгч Цагаагийн Элбэгдорж эх жилийн 7 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Аз-Европын дээд хэмжээний уулзалтад холбогдуулаад манай ерөнхийлөгч Владимир Путинийг Монгол улсад дахин ажиллахыг аль биесээр урьсан. Гэхдээ бид энэ урилгыг дөнгөж саяхан хүлээн авсан тул аль биесний шийдвэр хараахан гарааг байгаа. Яг гэвэл манай ерөнхий сайд хэвчлэн Аз-Европын хамтын ажиллагааны форумд оролцдог боломжтой. Гэхдээ нодон жил онцгой тохиолдуулж Миланд улсын АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад манай ерөнхийлөгч Путин өөрийн биеэр оролцсон. Ийм учраас аль биесний хариуцсан удахгүй гарах байх.
Харин эдийн засгийн хувьд бидний нуруунд дээр маш сонирхолтой боловч маш хүнд ажил нөөгцөн гэж хэлнэ. Ирэх жилээс зогсон байдалд орсон манай 2 орны бараа бүтээгдэхүүний эргэлт сайжирна гэсэн хүлээлттэй байгаа. Манай худалдаачид хөдөлж эхлэх ёстой. Энэ боломжгүй зүйл биш. Ингэх бүрэн боломжтой. Гэхдээ аль аль талаас зохих хүчин чармаалт гарах ёстой. Чид хотод болсон Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдаан энэ ажлыг амжилттай хэрэгжихэд шаардлагатай үндэс суурийг тавьж өгсөн. Миний болоод манай элчин сайдын яамны зүгээс энэ ажлыг амжилттай гүйцэтгэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Эцсийн эцэст манай 2 орны худалдаа бизнесийн харилцааг хөгжүүлэхийн тулд л Улаанбаатар хотод Оросын холбооны улсын худалдааны төлөөлөгчийн газрыг дахин байгуулж байгаа юм шүү дээ. And towards the end of the interview, I would like to ask, because you've got an extensive experience in working in Asian Та countries. Сингапур, Малай зэрэг Азийн орнууд ажиллаж, ариун туршлага хуримтлуулсан үнэвд ерөнхийд нь харуул. Монголын хөгжлийн хэмнэлийг ямар хуу гэж тодорхойлох вэ? Ер нь Монгол улс хэр хурдцтай хөгжиж байна? Speed of which the Mongolia is progressing. Would you say? Монголыг бүхэлд нь аваад үзүүлв. Тийм ээ бүхэлд нь. Well, this is a very serious and big Та маш чухал асуулт тавилаа. Надад ямар нэгэн зөвлөгөө хэрэг байхгүй. Ямар ч элчин сайдад ийм эрх мэдэл байдаггүй. Харин би өөрийнхөө хувийн сэтгэлдлийг хуваалцаж болох байх. Монгол улс 2016-2017 онуудыг хэрхэн туулахаас их зүйл шалтгаална. 2010-2011 онуудад Монголын хөгжлийн хурд үнэхээр гайхамшигтай байсан. Тэр үед бараг 18% өсөлттэй байлаа шүү дээ. Энэ бол идэвхтэй аргагүй том амжилт. Байгалийн баялагын арвин нөөц, өндөр боловсролтой хүн ам, олон тооны малтай гээд өөр бусад бүх хүчин зүйлсийг аваад үзвэл Монголын ирээдүй сайхан харагдаж байна. Нэг монгол хүн улс орныхоо ирээдүйг уул уурхайн кювет гэж хэлсэн. Үүний хувьд хэтрүүлэг биш. Тодорхой нөхцөл бүрдвэл ингэх боломжтой гэсэн. Монголын анд найз нар маань чадах бүхнээ хийж, эх 2 жилийг аль болох амжилттай даван туулахыг хүсэн ерөөе. Эх 2 жилийг л авчихвал цаашдаа байдал өнөөдрийг бодвол хамаагүй дээрнэ. Та нарт шаардлагатай бүх юм байна. Танаа удирдлага, танаа улс төрийн намуудад улс төрийн зориг байна уу гэвэл та нарт шаардлагатай бүхий л хэрэгсэл байна. Ялангуяа тохируулах хийгдэж магадгүй. Гэхдээ ямар ч л байсан Монгол улс цаашдаа маш их ирээдүйтэй замаар явна гэдэгт хэрэгэлцэхгүй. Би үүнийг Монголын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ хүсэж байна. Яг гэвэл Оросын холбооны улс тусгаар тогтносон Монгол улсыг үргэлж амжилттай байгаасаа гэж хүсдэг. Би энэ үгийг Монголын түншүүддээ байнга л хэлдэг. Орос улс бол танай амжилтын зөвхөн нэг хэсэг. Монгол улс өндөр хөгжилтэй, тогтвортой, хүчтэй орн байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ноён элчин сайд тантай ярилцахад туйлын таатай байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Над ч гэсэн тантай ярилцахад ямаг таатай байдаг юм.
Өнгөрсөн үед Монголын бизнесийн уур амьсгал докторгүй урьдчилан таах боломж муутай байсан нь нэг бэрхшээл болсон. Ийм нөхцөл хөрөнгө оруулагчид бизнесийн түншүүд Монголын хууль эрх зүйн орчинд эргэлзэж эхэлсэн юм. Гэхдээ оюутлага төслийн 2 дахь үе шатны үйл ажиллагааны талаар тохиролцоонд хүрч чадсанаар олон улсын хөрөнгө оруулагчдад маш эерэг дохио өгч чадлаа. Түнчлэн Монгол улс одоо байгаагаасаа илүү төрөлжсөн эдийн засгтай болбол Европын хөрөнгө оруулагчид илүүтэй сонирхох болно.